Отгон тэнгэр их сургууль энэ хичээлийн жилээс шинжилгээ ухааны ажилтны өдрийг албан ёсоор ёслон тэмдэглэж байна. Энэ өдрийн хүрээнд шилдэг судлаач эрдэмтдийг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлсэн 6 багшид хүндэтгэлийн цом хамтран өгүүлэл хэвлүүлсэн 7 судлаач багшид батламж гарт олжээ. Отгон тэнгэр их сургуулийн багш судлаачдын судалгаа хөгжүүлэлтийг дэмжих чиглэлээр 2025 онд судалгааны ажлыг хөгжүүлэх дэд хөтөлбөр шинжилэн баталжээ. Эрдэм шинжилгээ судалгааны ажлын стандарт шинжилэх, судалгааны өрсөлдөөнд тэтгэлийн журмыг шинжилэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг дотоод гадаадын сургалт судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудад өргөжүүлэн ажиллаж байгаагаа онцлолоо. Шинжлэх ухааны ажилтны өдөрт өргөдөн оролцож байгаадаа баяртай байна. Би олон улсын сэтгүүлд ажилладаг. Иймээс Отгон тэнгэр сургуулийн багш нарт олон улсын сэтгүүлд өгүүлэлээ бичихт нь зөвлөмж өгч ажилладаг. Манай багш нарын гадаадын сэтгүүлд өгч байгаа бүтээлүүд маш их сайжирсан. I'm merely a facilitator. Отгон тэнгэр их сургуульд багш нараас гадна магистр, докторийн төвшний болон бакалаврын төвшний оюутан залуусыг бид нар судалгаанд татан оролцуулах энэ ажлууд бол хийгдээд ингээд бас одоо өрсөлдөөнд тэтгэлгийн журмыг гаргаж судалгаа хөгжүүлэлтийг улам одоо ингээд дэлгэрүүлэх чиглэлээр Эрдмийн хамт олон манаас хамтран ажиллаж байна. Отгон тэнгэр их сургуулийн багш ажилтны 45.8% нь докторийн зэрэгтэй судлаач багш байна. За иймдээ сүүлийн жилд Отгон тэнгэр их сургуулийн багш нараас 6 доктор төрж 2 докторант урьдчилсан хамгаалалтад товлуулаад байгааг онцлоо. Тус арга хэмжээнд багш ажилчид илтгэл хилцүүлж саналаа солилцлоо. Ер нь шинжлэх ухааны потенциал бас боломжийн эрдэм шинжилгээний ажилтнууд гайгүй, зүгээр харин цалин хөлс нь бол бага байдаг. Ер нь улс орнуудын одоо хөгжлийг хэмждэг нэг зүйл бол дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувийн шинжлэх ухаан боловсрол зарцуулж байна гэж яг үнэн хэрэг дээр бол манай Монгол улс бол их бага 0.12. ЮНЕСКОгийн 32 дахь ерөнхий баг хурал 2001 онд Парис хотноо хуралдаж дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүрийн 11-р сарын 10-нд нэгдмэл байдлаар тэмдэглэх шийдвэр гарсан цагаас хойш олон төрлийн уриатайгаар ёслон тэмдэглэж иржээ. За энэ жилийн ихтгэлцэл өөрчлөлт ба ирээдүй 2025 оны ирээдүйг бүтээх шинжлэх ухаан урайндор тэмдэглэн өнгөрүүлээд байна.